хүртлэн одоо монголчууд ингэж асууж байгаа. Вакцины аутизм үүсгдэг үү гэдэг. Чи эмч байжгаад эмчээсээ ингээд юу яасан юм шиг. Гутамшигдгаар буусан гэж байгаа байхгүй бараг тий. Яг үнэнтэй штэ. Тэгж вакцинаар биш таныг тагныг гэвэл гар утсаар чинь тагнана. Ухаалаг цагаар чинь тагнана. Wi-Fi-аар чинь тагнана гэж байгаа шин. Хай. Хацаал нуянга байна. За өнөөдөр хэдүүлээ вакцины талаар жоо ойлголттой болцгоё. Одоо сүүлийн үед вакцин тариулахгүй гэсэн хүмүүс маш их болоод байгаа. Тэгээд энэ манай Техаст ч гэсэн манай сургуулийн захирал маань 7 хоног болгон шинэ видео оруулалтын дээр тэрэн дээр дандаа Улаанборхны өвчлөл маш их ихсээд байна. Тэгээд учир нь хүмүүс вакцин тариулахгүй байсан байна. Эсвэл бүр ингээд вакцин тариулсан ч гэсэн 2 дахь доз аваагүй байсан байна. Тэгээд яагаад энэ зүйл ер нь ийм хэмжээнд хүрвэ гэдэг талаар маш их ярьж байгаа. Тэгээд Монголд ч гэсэн одоо Улаанборхон хүчний тархалт ихсэж гисэн. Тэгээд учир нь бас ээжнэр нь вакцинд нь хамруулаагүй тохиолдол зөндөө байгаад байгаа. Тэгээд хэдүүлээ одоо ингээд ямар ч гэсэн энэ талаар эхлээд нь юу яа заяа тоо баримт жоохон харъя. Одоо ChatGPT-тэйгээ яриад тэгээд тоо баримт ярь заяа. Өнөөдрийн байдлаар Техас мужид болон Монголд Улаанборхон өвчний тохиолдол хэд байна вэ? Яагаад энэ тоо ингэж ихсв? Гэт ингээ асууя за. Та нар одоо ингээд энэчээс англиар асууж болно, галиглаад асууж болно, монголоор асууж болно шүү дээ. Нөгөө ChatGPT-гээс. 2025 оны 6 сарын 6-ны байдлаар Техас мужид болон Монгол улсад Улаанборхон өвчний тохиолдол эрс нэмэгдсэн байна гэж байна. Тэгээд Техас мужид Улаанборхон өвчний нөхцөл байдлыг батлагдсан тохиолдолд 742. Энэ болохоор 3-ны байдлаар юм байна. За ийшээ нарын дээр resource-ыг үзчих юм. Measles cases in Texas rise by 4 to 742 state health department says. Ийм их байна заяа. Тэгээд нас баралт 2 хүүхэд одоо бүр вакцин гараад ингээд баг хэдэн жил 1970-ад онд гарсан биз дээ вакцин. Тэгэхэд энэ өвчний өвчлөл ингээд нас барах магадлал байхгүй болсон байсан шүү дээ. Тэгсэн чинь ингээд буцаад ихсэж байгаа. Тэгээд вакцинчлалтын төвшин зарим тойрогт 95%-аас доогуур, жишээлбэл Гейнс тойрогт 82.4%. Өвчнүүдийн байдал ихэнх нь вакцин хийлгээгүй хүүхдүүд байсан байна гэж. Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 5,000 хүүхэд. Омоо. Одоо Монгол улс болон Техас мужийн хүн амын тоо ойролцоо байхгүй юу? Тэгэхэд ийм их хардаа 5,742. Тэгээ хамгийн их нөлөөсөн бүлгэн сургуульд явдаг хүүхдүүд вакцинжуулалтын байдлын ихэнх шинэ тохиолдол зөвхөн нэг том вакцин хийлгэсэн хүүхдүүд илэрсэн. Тэгээ 2 дахь том вакцин аваагүй байгаа байхгүй юу? За өвчлөл нэмэгдэх шалтгаанууд вакцинжуулалтын түвшин буурах. За иймэрхүү байна. Вакцинжуулалтын түвшин буурсан. Омоо. За ингээд ямар ч гэсэн ресурсуудыг хараад та Улаанбаатарын мэдээллийг хаанаас авсан юм бол доо. Go-go-гээс авсан юм биш. Go-go-гээс авсан байна. Одоо энэ Go-go руу ороод ингээд ресурсуудыг бас ингээд хараад юу ячиж болно. Дахиад нэмээд хянчиж болно шүү дээ. За ийм одоо аюултай нөхцөл байдал байгаа учраас би ингээд өөрийнхөө вакцины талаар бодож явдаг бодлоо жоо хуваалцъя гэж бодсон юм. Энэ тэгээ яагаад уншихгүй юм бэ? Яагаад вакцин хийлгэх ёстой вэ гэдэг. Нэг үгээр хариулах юм бол би бүх вакцинаа хийлгдэг. Би хэрвээ хүүхдээсэн бол бүх вакциныг хийлгэнэ.
би хамаатан садан болон ойр дотныхоо бүх хүмүүсийг вакцина хийлгээсэй гэж хүсэж байна. Окей, тэгээд намайг ямар актер хэрсүү гэхгүй. Ийм хүн билээд тэгэхэд би ингээ вакцин хийлгдэг гэж та нар ингээ бас бод. За энэ Google энэ ингээ уншихгүй байна. За Морц Монголын мэдээллийг ингээ олчиж байгаа юм байна. За яа. За тэгээ би ямар төрлийн вакцин байдаг вэ? Хэрхэн ажилдаг талаар шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлана уу? Би та нарт одоо ингээд ямар нэгэн сэтгэл дотор чинь асуулт ургангууд ингэж асуугаад шинжлэх ухааны бүр ингээд үндэстэй мэдээлэл авах боломжтой шүү гэдгийг өөрийн биеэр ингээд харуулж шүү. За ингэж юм заяа. Вакцины үндсэн төрлүүдэд юу байдаг? Амьд сулруулсан вакцин, live attenuated vaccine гэж байдаг. Жишээ нь Улаанбаатар хаавдар улаанууд гээд MMR вакцин гэдэг чинь measles, mumps, rubella илүү. MMR. Measles, mumps, rubella гэж байна тийм. Улаанбаатар хаавдар улаануудын вакцин шүү дээ. Тэгээд эдгээр нь яаж ажилтдаг вэ гэхээр эдгээр вакцин өвчин үүсгэгчийн сулруулсан хэлбэрийг агуулдаг бөгөөд хүний биед орж байгалийн халдварын адил дархлааны хариу урал үүсгэдэг. Энэ нь урт хугацааны дархлааг бий болгодог. Анхаарах зүйлс нь дархлаа султай хүмүүс, жишээ нь дархлаа дарангуулагч эмчилгээ хийлгэж буй хүмүүс хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй гэж байна. Хоёрдугаар төрлийн вакцин өхүүлсэн вакцин. Энэ activated вакцин байдаг. Жишээ нь элгэний гепатит А вирус байдаг тийм. Полио тарилга гэнэ үү. Тэгээ галзуугийн вакцин, томоогийн вакцинууд байдаг. За эдгээр вакцин нь өхүүлж идэхгүйжүүлсэн өвчин үүсгэгчийг агуулдаг бөгөөд хүний биед орж дархлааны системийг идэвхжүүлдэг. Гэхдээ амьд вакцинтай харьцуулахад дархлааны хариу урал сул байдаг тул нэмэлт түн шаардлагатай байдаг. Тэгээд одоо энэ томоогийн вакциныг бараг жил болгон хийлгдэг штеп. Би бол жил болго хийлгдэг. Угаасаа ажлаас шаарддаг. Яг гэх юм бол би ингээд томоо тусчаад тэр чинь ганцхан миний төлөө биш байхгүй. Томоо тусчаад би ингээд хүүхдийн эмнэлэгт ажиллаж байна. Хүмүүс тараагаа явж иж болох магадгүй шүү дээ, тий. Тэгээд тэр бусад хүмүүсийг бас хамгаалж байгаа байхгүй. За 3 дугаарт нь sub-1 recombinant polysaccharide conjugate vaccine. Жишээ нь гепатит B гэдэг одоо элгэний вирус шүү дээ, тий. Хүний папиллома вирус гэдэг энэ амаа үзүүний хорт хавдар үүсгдэг вирус байгаа шүү дээ, тий. Тэгээ Haemophilus influenza төрлийн вирус. Meningococc, pneumococc. Би чиний вакцинаар мэрэгчсэн одоо судлаач эрдэм шинжилгээний ажил хийдэг хүн биш учраас би ингээд суур ойлголт бол байгаа. Тэгтээ ингээд бүр нарийн юмнуудыг мэдгүй байгаа. Тэгэхээр ингээд хамт ингээд уншаад, хамт ойлгоод, хамт мэдээ явж байгаа шүү. Заяа. За тэгээд эдгээр вакцин яаж ажилладаг вэ гэх юм бол өвчин үүсгэгчийн тодорхой хэсгүүдийг жишээ нь уурга, сахар агуулдаг бөгөөд дархлааны системийг идэвхжүүлдэг. Энэ төрлийн вакцин амьд вакцинтай харьцуулахад аюул багатай бөгөөд дархлаа султай хүмүүс тохиромжтой. Токсоид вакцин гэж байдаг. Сахуу татрангийн эдгээр вакцин өвчин үүсгэгчийг ялгаруулдаг хорт бодисыг идэвхжүүлсэн хэлбэрээр агуулдаг бөгөөд дархлааны системийг тухайн токсинд эсрэг бит үүсгэдэг. Ургадаг. За mRNA вакцин гэдэг одоо ковидын вакцин шүү дээ, тий. Тэгээд эдгээрх нь яаж ажилладаг вэ гэх юм бол өвчин үүсгэгчийн уургийн кодыг агуулсан messenger RNA-г хүний биед оруулж эсүүдийг тухайн уургийг үйлдвэрлэхэд хүргэдэг. Тэгээд үүний үр дүнд дархлааны систем тухайн уургийг таньж эсрэг бит үүсгэдэг. Messenger RNA-г хүний ДНХ-д огт нөлөөлдөггүй. За вирусын вектор вакцин гэж байдаг. Viral vector vaccines. Жишээ нь COVID-19-ийн Johnson & Johnson, AstraZeneca вакцинууд юм байдаг. Тэгээд энэ вакцин болохоор өөр нэгэн вирусыг ашиглан өвчин үүсгэгчийн генетикийн мэдээллийг хүний эсүүдэд хүргэдэг. Үүний үр дүнд эсүүд өвчин үүсгэгчийн уургийг үйлдвэрлэж дархлааны системийг идэвхжүүлдэг гэж.
За тэгээд энийг ингээд маш энгийнээр ойлгохын тулд би нэг хөөрхөн видео байдаг. Тэр видеог олоод тоо эхлээд. За ингээ вакцинд хариулчлаа тийм үү? Вакцин би дотор ороод ирлээ хөрх. Вирусын хурамч хувцсыг өмсчлөө. Цусны цагаан эснүүд, дархлааны эсүүд амраад байж тээ. Намайг цохиоч, би вирус вэ, намайг зодооч, босооч энэ тэгээд өдөөд үе. Тэгсэн чинь нөгөө хэдийнх нь уур нь хүрээд тусал нулимс гаргуулаад зодуулаад өгччээ. Тэг өгөхөхийн өмнө гэрээсл үлдээж байгаа. Над чиг зөндөө олон одоо вирусууд байгаа шүү. Намайг санаарай гэдгээд өгчөж. Тэгээд вакцин илгэсэн нөхөр ингээд гудамжаар явсан чинь найз найтаагаад жинхэнэ вирус ороод ирж байгаа байхгүй тий. Тэгсэн чинь дархлааны эсүүд энэ өстө ядаргаатай вирус ч юм байна ш. Нөгөөтг ч юм байна. Шууд зодод олчиж байгаа. Ингэж вакцин ажилдаг аа. Энэ өстө хөөрхөн видео байсан юм аа. Тэгээд нэг ямар ч гэсэн үзүүлжүүл ойлгомжтой юм байна гэж бодож ирсэн. За тэгээ би одоо ингээд хүмүүсийн өөр би чи юу яриа гэж бодож илаа. Тийм. Хүмүүсийн айгаад идэг асуултуудыг асууя гэж үзсэн. Жишээ нь ихэвчлэн одоо монголчууд ингэж асууж байгаа. Вакцин аутизм үүсгдэг үү гэдэг. Хин одоо энэ анх юм айдиа гаргаад ирсэн юм тий. Вакцин аутизм үүсгдэг. Хин анх ийм санаа дэвшүүлсэн бэ. За харж байна уу? Вакцин аутизм үүсгдэг гэж нотлогдсон ямар ч шинжилгээ ухааны үндэслэл байхгүй. Одоо энэ шинжилгээ ухааны үе ямар хөгжсөн үед ийм юмд итгэж явж болохгүй. За яагаад гэдэг нь цааш харцгаа хэдүүлээ. Аутизм ба вакцины талаар ташаа ойлголтын үүсэл их сурвалжийн Andrew Wakefield-ийн судалгаа 1998 он. Хаана нийтлэгдсэн бэ гэвэл Lancet-д нийтлэгдсэн байна. Энэ Lancet гэдэг маш нэр хүнтэй анагаах ухааны сэтгүүл ахгүй юу? Сэдв нь MMR вакцин улаан бурхан гахаа авдар улаануудын эсрэг нь аутизмтай холбоотой байж болцсошгүй гэж мэдгдсэн. Судалгааны хязгаар нь зөвхөн 12 хүүхдэд хийгдсэн хяналтын бүлэггүй эмнэлзүү стандартад нийцээгүй энэ судалгаа байсан гинэ. 12 хүүхдэд хийгдсэн тэг хяналтын бүлэг гэдэг нь контролгүй ийм судалгаа хийгээд тий. Ингээд баахан ээж нүрийг энэ Andrew Wakefield гэж ийм хүн байт юм байна. Энэ арта British Angling fraudster гинэ. Одоо энэ чинь заллин мэхлэгч, хуурамч, худалч хүн гэсэн үг үстэй. Англи одоо бүр ингэж ийм муухай нэрийг ингэж зүүсэн хүн байх нь шүү дээ. Тэгээд энэ вакцины эсрэг идэвхтэн тэгээд ингээд хуучин эмч байжгаад эмчээсээ ингээд юу яасан юм шиг гутамшигдгаар буусан гэж байгаа байхгүй бараг тий. Эмчлэг хэрхийг хассан гэсэн одоо энэ буруу мэдээллийг түгээснээс болоод зөндөө олон хүмүүсийн амь нас эрүүл мэндийг хохироосон байгаа байхгүй энэ хүн. Одоо MMR vaccine autism sensation reputation retraction and fraud. Энэ хүний гаргасан энэ юу гэх штэ. Lancet-д хэвлүүлсэн пейперийг бүр татан болгосон байгаа. Хүчгүй тооцсон байгаа. Тэгээ одоо хүртэл ийм мэдээлэлд итгээд явж ивэл та бол те хүүхдээ ээж эрсдэлд оруулж гин. Хүүхдүүдийнхээ найзыг эрсдэлд оруулж гин. Монгол улсынхаа ирээдүйг эрсдэлд оруулж гинэ л гэсэн үг. За шалгалтын үр дүн гэсэн чинь судалгааны аргыг эрдэмтэд хүчтэй шүмжилж бие даасан олон судалгаа энэ холбоог үгүйсгэсэн. 2010 онд Lancet албан ёсоор нийтлээ буцаан татсан. Энэ одоо 98 онд
нийтлэлийг 10 онд аль биесээр буцаан татсан гэхээр 12 жилийн турш буцаан татаагүй хүмүүс одоо энд итгэж явж исэн хайш. За шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанууд нь болохоор Денмаркт хийгдсэн 2019 онд 650 мянган одоо вакцин хийлгэсэн хүүхдтэр тий 650 мянган вакцин хийлгэсэн хүүхдтэр аутизм хооронд одоо холбоо байна уу гэж судалсан. Ямар ч холбоо байхгүй гэсэн байна. Одоо тэгээд 2015 онд Америкийн нэгдсэн улсад 95 мянган хүүхдтэр судалгаа хийсэнд аутизм үүсгэх эрсдэл нэмэгдээгүй гэж үзсэн байна. Англид хийсэн судалгаагаар олон сая хүүхдтэр хийсэн судалгаар ямар ч аутизм болон вакцин хамаарал байхгүй гэж дүгнсэн байна. За ингээд энийг нарийн мэдээллийг те ингээд референсээс нь хараад ингээд эндээс нь унших боломжтой. Яагаад одоо хүртэл энэ хүмүүс ташаа ойлголтод итгээд байна гэх. Тэгээ Wakefield-ийн нийтлэн тухайн үед ихээхэн анхаарал татсан хүүхэд MMR вакцин хийлгэхнээс 12-оос 18 сар нь аутизм шинж тэмдэг илрэх үедээ ойролцоо байдаг. Вакцинд итгэхгүй байх хөдөлгөөн энэ ташаа ойлголтыг өргөн түгээсэн. Хуурамч мэдээлэл цахим сүлжээгээр амархан тархдаг гэж. Энэ маш харамсалтай тий. Хуурамч мэдээлэл gossip буюу ховж маш амархан тархдаг. Энэ харамсалтай. За дүгнэлт вакцин аутизм үүсгэдэггүй энэ бол олон улсын эрүүл мэндийн байгууллагууд тэргүүлэх судлаачид олон гаруй судалгаагаар нотлогдсон үний юм аа. Энэчнээс ингээд их сурвалжтай нь үзэж болно гэж заяа. За Google-с хайгаад үзье. За жишээ нь одоо ингээд граф код байна шүү дээ. Энэ хардаа нөгөө нэг түрүүчийн Wakefield-ийн судалгаа 98 онд гарсан чинь 98 онд гарсан чинь тийм вакцин тариулсан хүмүүсийн хүүхдүүдийн тоо ийм бага болж яасан биш. Буурсан биш. Өмнө нь ингээд 93% ингээд вакцинд хамрагддаг байсан бол бүр 80% рүү орсон биш тий. Нэг ийм хуурамч судалгааны ажил ингэж амар нийгэмд импакт үзүүлж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд зарим судалгааны ажлуудаас ийм хуурамч байдаг гэсэн үг. Судалгааны ажлыг бас ингээд үнэн байна уу, худлаа байна уу гэдгийг олон судалгааны ажил ингээд харьцуулж үзэж явах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд жишээ нь одоо дараагийн одоо энийг харъя л та тий. За энийг харъя л та. Энийг би нэг эртэд харж ирсэн график байгаадах шиг баг юм. Энэ ингээд Японд хийгдсэн судалгаа байхгүй тий. Энэ 300 мянган 7 нас хүртэлх хүүхдүүдийн судалгаанд хамруулад мэдээллийг судалгаанд хамруулад тэгээд энэ цэнхэр нь all autism spectrum disorder аутизм төстэй бүх өвчнүүдээр онцлогдсон хүүхдүүдийн тоог харуулж байна. Улаан нь аутизмаар онцлогдсон хүүхдүүдийг тоог харуулж байна. Regression сүүлд аутизмаар онцлогдсон төрхөөсөө биш сүүлд аутизмаар онцлогдсон хүүхдүүдийг тоог харуулж байна. Одоо энд баганд нь 7 нас хүртэлх хүүхдүүдийн 10,000 тутамд хэдэн хүүхэд аутизмаар онцлогдсон бэ гэдэг тоог харуулж байна. Жишээлх юм бол энд 90 онд аутизм төст эмгээгээр 10,000 хүүхдээс одоо ингээд 90-90-д хүүхдэд онцлогдож байсан байна. Энд одоо улааныг нь харах юм бол тий аутизмыг харах юм бол 94 онд бас 85 за бараг 90 хүүхдэд онцлогдож байсан байна. 10,000 хүүхэд тутамд ч тий. Харин энд болохоор эдгээр хүүхдүүдийн MMR вакцинд хамрагдчихсан тоог харуулж байна. Энд ингээд 70% хүртэл одоо энэ хэдэн онд 88 онд 70% хүртэл хүүхдүүд вакцинд хамрагдчихсан байхад ингээд 93 онд бүр тэг хувь
тэг хөв болсон байгаа. 93 онд бүр тэг хувь одоо ямар ч хүүхэд вакцинд хамрагдаагүй байхад тэр хүүхдүүдийнх нь мэдээллийг авсан байх юм байна л да. Нөгөө нэг вакцинд хамрагдаагүй. Тэг ямар ч хүүхэд вакцинд хамрагдаагүй байдлын аутизмаар онцлогдож байгаа тоо харин ч буурах байтугай өссөн байгаа стар да. 160 хүүхэдтэй аутизм онцлогдож ирсэн ба шүү дээ. 10,000 хүүхэд тутамд. Гэтэ тэр хүүхдүүд огт вакцинд хамрагдаагүй байсан хүүхдүүд. Харин 70% вакцинд хамрагдаж байсан үеийн хүүхдүүдийн дунд тэнд 50 хүүхэд онцлогдож ирсэн байна. Аутизм бол 20 хүүхдэд онцлогдож ирсэн байна. Сүүлд онцлогдож ирсэн бүр 20 хүрэхгүй. Энэ чинь баг эсрэг үр дүн байгаа даа. Вакцины хийлгэж байсан үед аутизмаар онцлогдож ирсэн хүүхдүүдийн тоо буурсан байхад вакцины огт хийлгэхээгүй үед энэ аутизмаар онцлогдож ирсэн хүүхдүүдийн тоо ихссэн биз дээ. Тэгэхээр энэ юу ямар ч хамааралгүй болоод харж. ММР вакцинтэй аутизм онцлогдох нь ямар ч хамааралгүй гэдэг нь захын одоо ийм судалгаанаас харагдаж байна. Зөндөө олон судалгаа байгаа бох тэгээд үзэж болно. За тэгээд бас юу яа. Дараачийн нөгөө нэг хүмүүсийг яадаг асуулт байна шүү дээ. Айлгадаг асуулт. Одоо монголчууд дээр Хятадаас хямдхан вакцины оруулж ирээд туршилт хийж гинөө гэж байгаа юм. За тэрийг асууя. Хятадаас за ийм асуулт тавьж байгаад өөртөө итгэхгүй. Тэгтээ асууцгаая. Хятадаас хямдхан вакцины оруулж ирж монголчууд дээр туршилт хийж байж болох уу? Тэгээ юу гэлээ? Өөр чинь тэгж юм. За энийг асуучих. За. Таны асуулт маш чухал бөгөөд олон хүний санаа зовоодаг асуудалтай холбоотой гинэ. За. Монголд туршилтын вакцины хийдгөө гэж чи үгүй. Монгол улсад хэн нэгэн зөвшөөрлгүй шууд туршилтын вакцины хийх хууль хоригддаг. Clinical trial хийхин тулд шашны болон ёс суртахууны зөвшөөрөл авах хэрэгтэй байдаг. Этик зөвлөлөөс зөвшөөрөл авах хэрэгтэй. Монгол улсын яам эд короны батламжтай байх хувийн зөвшөөрөл informed consent авдаг. За Хятадаас оруулж ирсэн вакцины аюултай юу? Шинжлэх ухааны хувьд Хятадын зарим вакцинууд олон улсын стандарт хангасан байдаг. Sinopharm болон Sinovac вакцинуудыг дэлхийн эрүүл мэндийн байгууллага яралтай нөхцөлд ашиглаж ихсэлд оруулсан байдаг. За монголчууд дээр туршилт хийх боломжтой юу? Хууль ёсоор хориотой шүү дээ. За тэгээ ямар ч ингэж асуугаа юу лээ? Human papillomavirus вакциныг хэдэн улсад хэр амжилттай одоо вакцинжуулж тий хэрэгэлсэн байгаа вэ гэдэг юм уу юу гэдэг. Одоо монголчууд энийг ингээд human papillomaviruсын вакциныг бид нар хүүхдүүд мөн туршилт хийх гэж нэгж бодоод байгаа байхгүй. Яг үнэндээ эн чинь бүр энэ тариулах юм үнэтэй. Манай Вьетнам фрэнд чинь Солонгост байхдаа бүр зорж очиж 3 тунгийн мөнгө төлж тариулж исэн. Маш хэрэгтэй зүйл гээд. Бид Монгол үнэгүй тариад өгөө гэсэн чинь хэлэхгүй гэдэг нь юу гэсэн үг вэ те. За 2025 оны байдлаар 194 орноос 144 улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнуудын 74% нь октын эсрэг хүний папилломавирусын вакциныг үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрт оруулсан байна. 47 улс 24% нь хөвгүүдийг хамруулсан хүйс ялгаагүй дархлаажуулалтын хөтөлбөр хэрэгжүүлж байна. За human papillomavirus вакциныг амжилттай хэрэгжүүлж буй орнууд Австрали, Их Британи, Америк нэгдсэн улс, Финланд, Малайз гэдэг бүх улсад амжилттай хэрэгжүүлж хаад монголчууд тэр зөвхөн туршилт хийх гээ тий. Эдгээр одоо тэгж бодж ил энэ улсууд эхлээд аль хэдийн туршуулсан байна гэсэн үг шин.
Тийм болохоор ч одоо юу гэсэн үг вэ? Монголчууд дээр хамгийн сүүлд төвшилх юм гэж байхгүй. Аль хэдийн ажиллаж байгаа вакцины тий. За дэлхийн хэмжээнд дархлаажуулалт хамрагдалт 2023 оны байдлаар 9-14 насны охидын 27% дор хаяж нэг том вакцин хийлгэсэн байна. За бас ингээ ойлгосноо. Human papilloma virus вакциныг болж өгвөл та охидуудаа өгөөдөө хийлгүүлээрэй. Энэ үнэхээр маш сайн вакцин байгаа шүү. За тэрийг ч нотлох уу. Энэ вакцин ер нь яаж ажилладаг механизмыг бүр заяа. Механизмыг шинжлэх ухааны үндэслэлтээр тайлбарлана гэж би дандаа асууж байгаа. За тэгвэл итгэхгүй л. За. Хүний биед халдвар орохоос өмнө дархлааны хариулт үүсгэж, умаа үзний хорт хавдар, бэлгийн замын өв, бэлгийн эрхтний хорт хавдрууд болон бусад HPV-тэй холбоотой өвчнөд сэргийлдэг. Энэ вакцины бүтцэн амьд вирус агуулаагүй харин L1 капсид ургийн рекомбинант хиймэл хэлбэрийг агуулдаг. Энэ ураг нь вирусын гадаргууд байрладаг бөгөөд вирусын хуурамч бүрхүүл буюу вирус төс бөөмт үүсгдэг байна. Түрүүчийн дээр энэ видеонд гарсан вирусын хуурамч хувцсыг өмсөд ордог байх нь шүү дээ. За тэгээд VLP-ийн халдвар тарах чадваргүй боловч дархлааны систем жинхэнэ вирус шиг танигдана. За дархлааны механизм хэрхэн ажилладаг вэ? Антиген танигдах. Вакцин хийлгэсний дараа VLP бүүд булчин шингэж орчмын дендритисүүд антиген presenting cell тэдгэрийг танин. Эдгээр дендритисүүд VLP-гийн ургийг задлан HLA, MHC-гээр дамжуулан T-исүүдэд үзүүлдэг. T-исийн идэвхжил CD4 T-helper эсүүдийг идэвхжиж B эсүүдийг идэвхжүүлэх дохио өгдөг. Зарим тохиолдолд CD8 cytotoxic T-исүүд ч мөн оролцож вируст халдвар авсан эсийг устгах санамжтай болдог. B-эс болон эсрэг биеийн үүсэлт. Идэвхжсэн B-эсүүд VLP-ийн ургийг танин эсрэг биед anti-L1 antibodies үүсгэдэг. Энэ нь нейтрализах, сармагжуулах эсрэг биет бөгөөд вирус бодит халдвар орох үед вирусын дархлааны систем урдан сармагжуулдаг. Санах эсүүдийн үүсэлт. Memory B болон T эсүүд үүсэж хэдэн жилийн дараа халдвар орсон шууд хариу урвал үзүүлж халдварчхаас сэргийлнэ. Олон судалгаагаар HPV вакцины дархлаа 10-аас дээш жил хадгалагддаг болохыг харуулсан. За давуу талууд нь амьд вирус агуулаагүй аюулгүй өндөр үр дүнтэй 90% нь хамгаалалт үүсдэг. Сайн дархлааны энэ саяны ярьсан юмнууд одоо юу гэсэн үг юм бэ гэдгийг хэдүүлээ одоо энэ бичлэгнээс ингээд хараад ойлгоо заяа. Ингээд гаднаас тэр вакцин юм уу, вирус юм уу орж ирлээ гэхэд яаж ингэж дархлаа тогтдог вэ? Дог болгоч. Одоо энд ингээд дендритик сел гэдэг юм цусны дархлааны эс байдаг байхгүй юу? Тэр ингээд хөөх юмтай энэ вирус, бактери ч юм уу одоо тэр гадны биетийг таниад өөртөө биетээ наалдуулж ингэж чирж аваад дотроо ингээ залгиж аваад тэгээ хамгийн ойрхон байгаа лимфийн булчирхоргоо хөөх юмтай гүйж очиод тэгээд T-helper cell гэдэг өөр нэг дархлааны эсэд ховолдог байхгүй аль юм ороод ирлээ аль нэг устгаадах гэдэг. Тэгээ нөгөө T-helper cell чинь бүр олон B cell гэдэг найзуудаа өөр цагаан эсэг дуудаад тэгээд тэрний эсрэг зөндөө олон цэрэг үйлдвэрлэдэг гэсэн үг юм шиг ингээл сая цэрэг үйлдвэрлээд тэрийг антибоди гэдэг байхгүй антижений эсрэг антибоди. Тэгээ эднэр чи очиод тэр вирус байна уу бактери байна уу тэр бүгдийг очиод орж ирэхээр үрчхээс өмнө эсвэл хүний бие эс рүү нэвтрэхээс өмнө эсвэл нэвтэрсэн халдварлагдсан эсийг очиод бүгд нь устгачдаг гэсэн үг байна. Ингэж ингээд дархлааны эсүүд хоорондоо ингээд маш холбоо хамааралтай ажилтдаг байгаамаа. За тэгээд тэр human papilloma virus гэдэг чинь human papilloma virus гэдэг чинь ингээд умаа хүзүүний эпителиал буюу өнгөн давхаргын эсэд халдварлаж ороод бүр бөөм рүү дотгошоо бөөм рүү н ороод тэгээд ингээд
тэр эсийг ингээд хавдрыс болгож хувиргаад тий хар өгөр л ингээд хавдар өсөж байгаа байхгүй юу. Тэгээ ийм амар хоруу чанартай вирус. Энэ вирус эсрэг үнэгүй вакцин тариад өгөө. Аль хэдийн бусад бүх улс төр туршигдсан вакциныг тариад өгөө гэж яагаад хэлэхгүй байх юм бол тэгээд та охтуудаа хүүгүүдээ эрсдэлд оруулж шүү. Ирээдүйн өвхлийн аюултай өвчнөөр өвдөх эрсдэлд оруулж байна шүү гэдгээ маш сайн ухамсарлаарай гэж хэлмээр байна. Энэ хард ийм амар вирус ахна шүү дээ. За ингээд одоо тэгвэл ингэж асууж заяа дараагийн асуулт. Вакцин хийлгээд эрсдэл үүсэн тохиолдол бий юу? Өхөл бий юу? За. Вакцин хийлгэсний дараа сүрэг урал үүсэх нь боломжтой. Гэхдээ ихэнх уралууд нь хөнгөн төр зүрийн шинжтэй байдаг. Халуурах, хавдах, ядрах, ностой хүндрэлүүд маш хуур байдаг гэж юм заяа. Вакцины үр өгөөж нь эрсдлээсээ хамаагүй өндөр байдаг. За тэгээд ноцтой ховор урал болохоор 1 сая хүүхдэд одоо 1 сая вакцин хийлгэсэн хүнд нэг тохиолдог. Энэ харшлын анафилакси шок үүсэх боломжтой байдаг. 1 саяд 1 удаа. За өхөлтэй холбоотой тохиолдол зарим тохиолдол вакцин хийлгэсний дараа нас барсан гэж мэдээлэгдсэн байдаг. Гэхдээ шалтгаан амарлын холбоог тогтоогоогүй. Ихэнх тохиолдол нь зөвхөн хугацааны дагсал байсан. Шалтгаан зүрхний төрөлхийн гажиг, цусны өвчин гэх мэт бие даасан эрүүл мэндийн асуудлууд байсан гэж байна. За судалгааны баримтууд 13 жилд 270 сая тунд хариулсан анафилакси шок бол 0.3 тохиолдол. 1 сая тонн хийхэд 0.3 тохиолдол бүртгэгдсэн байна. Нас баралтыг вакцинтай холбох нотлохоо олдоогүй. Нөгөө нэг суур өвчтэй нөгөө нэг эсвэл дархлааны системийн олдмол гажиг мажигтэй ийм тохиолдол байж магадгүй юм л гэж үздэг юм байна л да. За дүгнэлт нь нас баралт бүртгэгчнүү зарим тохиолдолд мэдээлэгдсэн. Гэхдээ вакцины шалтгаантай холбоо тогтоогдоогүй юм биш үү? За дараагийн асуулт нь юу байж болох вэ? Тийм. Ковидын вакцин хийлгэснээс хойш одоо гинт хүмүүс үхээд байна. Энэ юу нь Монголын хүн амыг бууруулах тийм цаагаараа тийм бараг биохимийн зэвсэг явчуу гэдэг тийм хардлага төрж байгаа шүү дээ, тий. Тэрийг асууя за. Тэгвэл дэлхийд даяараа л бүх хүнд хариулсан шүү дээ. Дэлхийн хүн ам буурах байтал Excel байгаа шүү дээ гэхгүй. Ковидын mRNA вакцин хүний генд нөлөөлөх үү? Энэ нь хүн ам багасгах биологийн зэвсэг байж болох уу гэж асуусан. Хүмүүс ингэж асуудаг. За энэ бол маш чухал бас олон нийтийн дунд төгөөмөл гардаг асуулт юм аа гэж. mRNA вакцин хүний генд нөлөөлдөггүй. Үгүй, mRNA вакцин хүний генд нөлөөлөх боломжгүй шалтгаан нь mRNA ДНХ биш ээ. mRNA нь уургийн бүтэц заавар болох төр хугацааны молекул юм. ДНХ-ийн эсийн цөмд хадгалагддаг бол mRNA цитоплазмд ажилладаг. Эсийн цөм рүү нэвтрэхгүй. Эсийн цөм гэдэг бөөмийг хэлээд байгаа. Эсийн бөөм рүү нэвтрэхгүй. Тэгээд вакцин хийлгэсний дараа mRNA эсрэг бид үүсгэсний дараа хэдхэн хоногийн дараа бүрэн задлагдаж алга болно. Тэгээд энэ буруу мэдээлэлүүд гэх ген өөрчлөлт, нано чип суулгана гэх мэт шилийн ухааны үндэслэлгүй нотлохоогүй хурамч мэдээлэл байдаг. За шинжилгээ ухаанаар нотлогдоогүй тийм үндэслэлгүй хувилдааны онол юм аа. Энэ нэг хувилдааны онол явчих юм байна л да. Вакцин хүн амыг багасгах зорилготой mRNA вакцин дэлхийн хүн амыг аварсан.
Яг үндэ хүн амыг аварсан шүү дээ. Хүн бүр далбацаж хийж байгаа. Вакцины сайн дурын олон улс өөрийн нөхцөл тохируулсан. Үхэлд өргүйдэл үүсгдэг. Судалгаагаар тийм хамаарал тогтоогдоогүй харин ч жирэмслэлт сөрөг нөлөөгүй. Гадаадын улс орнуудад ашиглан биологийн туршилт хийж байгаа. Эмэл зүйн туршилт хэрэгжил бүгд олон улсын ёс зүйн зөвшөөрлөлтөд хяналтад хийгдсэн. Хэрв mRNA вакцины биологийн зэвсэг байсан бол тухайн вакциныг үйлдвэрлэсэн Америкийн нэгдсэн улс, Европын холбоо, Япон, Канада зэрэг орнуудын нэн тэргүүний албан тушаалтнууд өөрсдөө тэргүй игнэнд вакцин хийхгүй байсан шүү дээ гэж. За одоо mRNA ингэж тэгвэл тэгвэл вакцин хийх нэрийдлэр наночип бит суулгаад тагнахдаг гэдэг ярэ байдаг. Энэ боломжтой юу? Хамгийн дэвшилтэд технологийн наночипийн хэмжээ болон үнийн мэдээлэл өгнө. За ингэж хүмүүс бас харддаг тий. Тэгэн гот би бодоод байдیں۔ Яг та одоо улсын ерөнхийлөгч мөрөглөгч мундаг хүн байвал одоо таныг тагныг гэсэн тэрнээс биш бусад хүний амьдрал хүнд нэг хамаагүй шүү. Тий. Одоо яах юм бэ тийм үнэтэй юмар одоо намайг тагнаж яах юм тий. Миний амьдрал одоо ямар ч сонирн биш шүү дээ. Ер нь бол за ингэж юм. Вакцины зүүнний диаметр маш нарийн байдаг. 0.3 мм байдаг. mRNA вакцины тарихад наночипийн наночипийн хэмжээ тэрнээс одоо мэдээж их л байгаа. За энийг харъя. Хүний бие тогтмол цахилгаараа радио долгиогч ажиллах боломжгүй наночипийг ажиллуулах орчин хүчний хөсөр байхгүй. Чип мэдээлэл дамжуулахын тулд антенн, хүлээн авагч их сурвалж хэрэгтэй. Бүхэл бүтэн дата дамжуулах чадамжтай системийг ийм жижигт багтаах боломжгүй. mRNA вакцины генетикийн код агуулдаг. Молекул, биологийн молекул бөгөөд ямар ч электроник бүрдэл байхгүй. Хамгийн дэвшилтэд наночипийн хэмжээ үнэндээ үүн үштэй. 2 нанометр хэмжээтэй транзисторууд байдаг гинэ. Компьютерийн CPU, GPU зэрэг л ашигладаг. 2 нанометр хэмжээтэй микропроцессор үйлдвэрлэх үрдэг. Нэг ширхэгт хэдэн зуун доллар систем болж угсрагдвал олон мянган доллар болдгоо. Жишээ нь Rice University's implantable nano sensor нь одоо туршилтын шатанд явж байгаа юм байна. Энэ Rice University манай энэ хажууд идэв шүү дээ. Нэгээс 10 микрон хэмжээтэй байдаг. Тэгээ функцэн глюкозын төвшин хянах гэх мэт туршилтын зорилготой. Үүн хувь хүний бие дээр хэрэглэгдэхүйс найдвартай баталгаатай бүтээгдэхүүн зах зээлд алга байна гэж. За хамгийн жижиг наночип гэсэн эрчим хүч антенн процессор мэдээлэл дамжуулах хэлбэргүйгээр ажиллахгүй. Өнөөгийн технологиор ийм зүйлийг нууцаар вакцинаар оруулах нь техникийн хувьд боломжгүй, логикийн хувьд утгагүй зүйлээ. Хүн бүрийг тагнах шаардлага байна уу? Яг үнэнтэй шүү дээ. Тэгж вакцинаар биш таныг тагныг гэвэл гар утсаар чинь тагнана. Ухаалаг цагаар чинь тагнана. Wi-Fi-аар чинь тагнана гэж байгаа шүү. Тэгээд ийм үнгүү ингэ тагнах боломжтой төхөөрөмж байн гартаа авч явж байгаа хүмүүсийг тийм үнэтэй наночип суулгаал тий. Таны амьдралыг тагнах гад байна гэж одоо тийм ажилгүй амьтад гэж байхгүй. Тийм илүүдэд гарсан мөнгө төгрөг байхгүй шүү. За гар утас, банкны карт, нийгмийн сүлжээний ашиглалт зэрэг нь аль хэдийн илүү нарийн мэдээлэл өгдөг гэж байгаа. Хэрвээ хэн нэгнийг тагнахыг зориулж GPS ашигласан гар утас байршил, интернет үйл ажиллагаа хандлалт, нийгмийн сүлжээний бүртгэл зэргийг ашиглах нь наночипээс хамаагүй хялбар үр дүнтэй гэж байгаа байхгүй юу? За энэ бол бас хувь хэлдааны онол байх нэ тий. За иймэрхүү одоо ингээд сонин асуудлаас болоод ингээд вакцины эсэргүүцэгчд ихссэн байна. Тэрэнд итгэдэг хүмүүс бас ихссэн байна. Тэгээд эцэст нь хэлэхэд та
хүүхдтэй хайртай бол хүүхдийнхээ найзуудад Монгол улстай хайртай бол энд нэг тиймэрхүү юм ор үндэслэлгүй ийм мэдээлэл бити итгэр гэж хүсмээрээ. Тэгээд вакциндаа сайхан хамрагдаарай. Та нар одоо намайг үздэг бол мэдж байгаа. Би ард талгүй, хахуул аваагүй, намын цүнх мөнх барьдгүй, хамаатан садан тийм цүнхтэй хүнч байхгүй гэхгүй. За тэгээд надад барих гэсэн чи барих цүнхтэй хүн байхгүй. За тэгээд би энэ мэдээллийг ер нь яагаад хүргэж байгаа вэ гэх юм бол ингээд Улаанбаатарын хүчил маш их хэсэд байгаа гэдэг мэдээлэл одоо ингээд яваад байн над миний ингээд нүдэн дээр гарч ирээд исэн болохоор би ингээд мэддэг бодож явдаг бодлосоо ChatGPT-тэй хамтраад ингээд хүргэе гэж бодсон. Тэгээд вакцинд хамрагдаарай гэж хүсье да. За энэ хүртэл үзсэнд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Орой үзэж байгаа хүмүүс сайхан амраарай. Пока.